Light News-тэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Манай мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа та бүхэндээ үргэлжлэх хүрч байна. За манай өнөөдрийн зочны цагаар Нобелийн шагналтад хүүхдийн номын сангийн тэргүүн Баццэг хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нобелийн шагналтад хүүхдийн номын сан маань үйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд хэдэн хүүхдийн номтой нөхөрлөлөв, хэдэн ирээдүйн Нобелийн шагналтнуудыг бэлдэв. За баярлалаа. За анх 2012 онд санаачлаад 13 онд үндсэн үйл ажиллагаагаа явуулж гисэн саш 4 жил болж байна. Энэ хугацаанд бид нар нийт 2300 гад хүүхдүүдэд ном уншуулах үйл ажиллагаа явуулсан. Анх бол хотын төвд үйл ажиллагаа явуулдаг байжгаад за энэ жилээс эхлээд хотын аслагдсан дүүргүүд рүү чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ, тий. Энэ ажил маань хэр үр дүнтэй байна? За анх номын сангаа хотын төвд байж байгаад яагаад аслагдсан дүүрг рүү явсан бэ гэхээр хүүхдүүд маань нөгөө бие биенээсээ дуулаад бүр аюу холоос нааш номын сан руу ирдэг болсон. Тэгээд ирэхэд бүр 10 дугаар хорооллоос, дарихээс, чингэлтээгээс шарааднаас ирж ийн. Тэгээд ирэхэд жоохон хэцүү байна, хүргэж өгөх хөнгүү байна гэл. Тэгээд замдаа айгүйх гацаад байна, төгжрээд байна гэл тэгсэндээ би за яаж энэ хүүхдүүдэд илүү тулж яж ойртох уу тий. Гол номын сангийн гол зорилго нь өөрөө хүүхэд болгонтой тулж ажиллах байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр ном уншихыг хүсээд ирж байгаа энэ хүүхдүүдийн чинь ингээ ирээд гэж болохгүй учраас гарц гаргалаа нь хайж гисэн л дээ. Тэгэл хайсны үр дүнд тэгэл нэг олно гихчээр ер нь сургуулиуд дээр нь тэр дундаа нэг аслагдсан дүүргийн сургуулиуд дээр нь бүр хурж тэнцэн нь очивол хүүхдүүд маань илүү үр дүнтэй ах юм байна да. Цаг заваач гэсэн хэмнэх юм байна. Илүү бүр сонирхолтой болох юм байна гэж бодоод тэгэл бас нөгөө найз нөхдөдтэйгээ бас ярилцаал тэгэл төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ одоо энэ үр дүнд нас аль болох аслагдсан дүүргийн сургуулиудтай бас хамтарч ажилладаг болсон. Дүүрэг дээр чингэлтэй дүүрэг дээр хэрэгжиж байгаа, Баянзүрх дүүрэг дээр хэрэгжиж байгаа. Ер нь хэд хэдгээр сургууль дээрийг номын санд өгчүүлж өгсөн бэ? За одоогийн байдлаар ер нь 3 сургууль байна. Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 132 дугаар сургууль, одоо 137 дугаар сургууль дээр ирж байгаа. Ер нь одоо ингээд номтой нөхөрлөлийн аяны хүрээнд хүмүүс хэрэг ном хандуулж байна. Та хэлжсэн шүү дээ, үгүй гэвэл ганцаасаа тийм ээ. Хүүхдүүдэд ирээдүйн хүүхдүүдийг ном дуртай болгохын тулд та бүхэн нэг номооч гэсэн хандивлаач гэж хэлжсэн. Ер нь яг номтой нөхөрлөх аян хэр үргэлжилж байна. За хүмүүс бас яг таныг хийж байгаа тий ажлыг хэр дэмжиж оролцож байна. За ер нь номтой нөхөрлөхийн хувьд бол тэр аяны хувьд бол бид нар ч айл болох ингээл олон сургуулиудад тий олон хүүхдүүдэд ялангуяа амьдралын боломжгүй нэг ядуугаас болоо ном худалдаж авах боломжгүй тэгсэн мөртлөө ном унших хүсэлтэй хүүхдүүд манай зөндөө байгаа штэ. Бид нар чинь яг үнийг хэлэхэд том хүмүүс чинь анзаарах сөхөөгүй л байгаа болохоос ш. Хүүхдүүдийнхаа тий өдрийн хоногийн хоолын яайдаа гэл явж байгаа болохоос ш хүүхдүүдийн дотор асар том ертөнц байгаа. Тэрийг бид нар юугаар нээх үү гэхээр үгийн баялагаар л нээн. Үгийн баялагийг хаанаас олох вэгээр номоор нээн. Тэр номыг яаж олох вэ? Биднэрт байнгын худалдаж авах ном байхгүй. Тийм учраас олонний хүч боломгүй далаа хичээр номын аян өрнүүлээд тэр аслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулж нэг сургууль дээр дор хаяж 50000 ном. 50000 номын дотроо бас заавал унших номын чагсаалтын дагах ном байна. Тэрнээс сурах хүчиг бас биш. Сурах хүчийг бол тэрнгүү усаас тавиад өчөж байгаа. Хүүхдүүдийн танин мэдхгүй тэг сонирхол насны хөгжил зориулсан номнууд чинь дотроос айгүй олон ялгаатай штэ заахтай. Тэр болгонд нь тохирсон номнуудыг бид нэр аль болох хүүхдүүдэд төлхөө олж өгөхийг боддгийн. Тэгээд энд дэх хүрэхийн тулд бас яах вэ гэж бас л арга зам хайж эхэлнэ штэ. Тэгэл хайсны үндсэн дээр ер нь номтой нөхөрлийн аян зарлаад тэндээсээ албан байгууллага хүмүүсийг дэмжихийг уриалаад тэгээ ном цуглуулснаас одоо бол бид нарт энэ зарлснаас хойш сар гарan болж байна. 500-аад ном цугларсан байна. Тэгээ тэрэн дотроо бас заавал унших номын чагсаалтын дагах номнууд авч байгаа бид нар. Тэрнээс биш бүр хуучин зарим хүмүүс мань яг үнийг хэлэхэд бас гэртээ өөрснөө ч уншихгүй тий. Нилээн удцсан, бүр нилээн хуучирсан, тэгээд үнэр танаар орцсон, муудцсан тийм номнуудыг авчирч эсвэл сурагчдыг яг үндэ асвчирч өгöd байгаа. Тийм номнуудыг бид нар авахгүй байгаа.
Анханасаа л тэрийг шударгаар хилээл явжсэн дээр. Одоо тэгэхээр энэ номын аянаар цугларж байгаа номыг Баянзүрх дүүргийн 137 дугаар сургуулийн хүүхдүүд маань хэрэглэнэ гэсэн үг тийм ээ. Тэгээд үзэгчид маань бас яг яаж ном өгөх үү, тэг ямар ном өгөх үү гэдгийг бас сонирхож иж магадгүй. За ямар ном өгөх вэ гэхээр хүүхдүүдэд мэн зориулсан 137 дугаар сургууль маань өөрөө бага сургууль байгаа. 1-5 дугаар ангийн хүүхдүүд сурдаг. Тийм хүүхдүүдэд юу ямар ном хэрэгтэй вэ гэхээр танин мэдхийн ном, шинжлэх ухааны албагталтай ном, мэдээж бас одоо чинь бас ямиг үүсгэжлэхгүй комикс номнууд бас гарч ирээд байгаа. Тэрийг бас хүүхдийг сонирхолтноос нийцүүлээд өгж байгаа юм. Тэгээд уран зохиолын ном, үлгэрийн ном гэсэн ийм чиглэлүүдээр номнуудыг авч байгаа. Хаана авж байгаа вэ гэхээр 137 дугаар сургууль дээр ирээд авч болно, энэ өгж болно. Тэр нь хаана вэ гэхээр нөгөө Баянзүрх дүүргийн Монели эцэс гэж байдаг штэ. Монели эцэст хотын төвийн хам маань хаана өгөх вэ гэхээр хүүхдийн төв намын ордон дээр. Тэр нь соёлын төвөргөний Б корпуст 2 давхарт үл мэдгэхэн танхимд Нобелийн шагналтад өгж байгаа шүү гэж. Нобелийн шагналтад хүүхдийн намын санд өгж байгаа шүү гэж хэлээд өгж болох юм аа. Таны өгсөн ганцдахгүй өнөө өглөг маань хүүхдүүдийн маань оюуны цар хүрийг нэмэх учраас та ганцдахгүй хүүхдүүдэд ном хандуулаарай. Ажаас уриалах байна. Тий. Хэрэв бид хоёрыг тий үзэж байгаа бол бас Нобелийн шагналтад хүүхдийн номын санд маань ном хандуулаарай гэж битээр уриалж байна. Ер нь хүүхдүүд номонд хэр дуртай байна. Хүүхдүүдийн ном унших хүсэл хэр их байна. Хүмүүс л ярьдаг штэ. PC тоглоомыг орж ийн, Facebook хэрэглэж ийн, бүр багасаа л ерөөсөө ухаалаг уцтай байна гэж тий. Тэгвэл эцэгчүүд өөрсдөө яг тэр хүүхдээ ном унших хүслийг яаж төрүүлж, яаж ингэ чиглүүлж өгөх ёстой вэ? За ер нь ямар ч хүн юу байна түүгээл хэрэгэлдэг штэ. Манай Монгол ардын үзүүртс өгчлөгдөг штэ. Юу байна түүгээрээ дайлъя гэж тий. Тэр байгаа юм чинь л хүүхд хэрэглэн штэ. Байхгүй юм хүүхэд хүсээд тэрийг илэрхийлж бас мэдэхгүй учраас PC л байна. Яг үнэлэхэд утас л байна. Тэ? Тэрийг л хэрэглэнэ. Хэрвээ хүүхдүүдэд орчингийн нээгээд өгчвөл одооний хүүхдүүд чинь бүр номыг айгүй тийм гоё шимтэж бүр ингээ махчилж ном унших айгүй олон төрлийн арга байна. Тэр дундаа бүр ингээ айгүй үр дүнтэйгээр махчилж унших тийм бүр сонирхолтой болсон байгаа хүүхдүүд маань. Тэгэхээр бид нар аливаа юмыг ингээ нэг шүүмжилж те болохгүй байх, бүтэхгүй байх гэд зөвхөн өөрийнхөө өнцгөөс харахаасаа илүү бас нэг олон талаас нь яагаад болохгүй байгаа юм бол гэдэг яагаад гэдэг асуултыг бас дотроос асууж байвал тэндээс гаргалгаа гарч ирэх юм болов. Одооний хүүхдүүд бол ном уншихгүй биш. Би бол тэрэн дээр нэрс хүүхдүүдийг өмөөрмөр санагддаг шүү дээ. Заримдаа бүр ээж аваас нь хүүхдүүдийг төрсөн. Хүүхдийн өмөөрхөр зарим нь ингээл гайхаас гэдэг. Яагаад тэгэхээр тэр хүүхэд өөрийгөө илэрхийлэхийн тулд тийм эцэг эхүүд маань зарим нь жоохон дээрлэж харцаад байдаг шүү дээ. Хүний хүүхдтэй болохоор өөр харцаад байдаг. Гадуур явж байхдаа бусдын нүдэн дээр өөр харцаад нэг сайхан юм шиг дүр хэсэгчээд яг гэртээ очихороо ч юм уу эсвэл нэг даалд байхаараа хүүхдээ хитрхийг загнаад байгаа ч юм шиг эсвэл харцаараа байлгах гээд байгаа ч юм шиг тийм юмнууд жоох надад анзаарагдаад байдгийг. Ер нь миний мэрэгжлийн онцлог юм болов хүүхдээ дагуулаад явж байгаа ямар ч хүн байсан гэл яаж иж байгааг хараал өнгөрчдөг байхгүй. Огтлж явахдаа яаж явж гин хурдан явж гин удаан явж гин харахтаа яаж харж гин харьцахтаа яаж харцж гин гэл бүх юм ингээл хажуугаар өнгөрөх зөрөөл өнгөрөхөд л анзаараад өнгөрчдөг байхгүй. Тэр нэг хүн хүний нэг мэрэгжлийн онцлог шүү дээ. Тэгээ тэр болгоноос ингээл анзаараад номын санд ирж байгаа хүмүүс ирсээс анзаараад байхад ээж аауд маань жоохон яг өөрснийхөө л бодлоор байлгах тийм нэг бас үзэл бодол анзаарагдаад байгаа юм. Хандлага анзаарагдаад байгаа юм. Би чиний насан дээр тийм байлаа. Би чиний насан дээр усаа авдаг байлаа. Тэр цаг бол яг үннийг л өнгөрсөн шүү дээ. 20 жилийн өмнө хідэж ууж ирсэн юм шал өөр. 20 жилийн өмнөх нийгэм өөр. Тэ 20 жилийн өмнө биднэрт гар утас байгаагүй шүү дээ, тийм. Тэр хүүхэд юу байна тэрийг л хэрэглэн шүү дээ. Тэгэхээр хүүхдээ буруутгахаасаа илүү орчингийн нэгдүгээр тавьж хэрэгтэй. Хоёрдугаарт том хүмүүс ч гэсэн сая бид нар ингэсэн шүү дээ, одоо нөгөө хүн ам хэсгийн хэрээр аяух машинтай болсон тийм. Тэгээ машинтай болоод зогсоолгүй болоод ирэхээр би биэнд энийг гаргалгаа гаргаж эхэлсэн шүү. Тэр нь юу вэ гэхээр машин дээр утасныхаа дугааруудыг нааж гэлсэн мэт дээ. Тэрийг хинч биднэрт хэлээгүй шүү дээ. Бид нэр өөрснөө л дотроо энэ нэгнийг таглаж зогсож явахаар машиндаа утасныхаа дугаарыг тавьчихвал хин эндээ садаа болохгүй маань гэдгийг өөрснөө гаргаж ирсэн шиг хүүхдүүд бас аливаа юм өөрснөө гаргаж ирдэг байхгүй юу? Өдөр болгоныхоо туршлагаар ерөөсөө ном унш гэж хэлээд ямар шаардлага байхгүй одооний хүүхдүүдэд.
Тэртээ тэрэнгүү ном уншихгүй бол болохгүй юм байна гэдгийг дотроос өөрөө ухамсарлаад эхэлсэн. Уншихын тулд харин яах вэ гэдгийг бас хүүхдүүд мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдэд зориулаад орчингийн бэлтгэл өгч, жижигхан буудан сандал тавиад өгч, хөрхөн 10 хүн ширхэг номтой номын булан тавиад өгч. Хаяач гэсэн хүүхдтэй нэг сэтгэл гаргаад номын дэлгүүрүүдээр авч яв. Хүслийн самбар хүүхдүүдтэйгээ хамт хий. Тэгээл нэг та нэг сарын дараа үр дүнгийг харж эхлэндээ. Ер нь ном уншдаг аав ээжүүдийн хүүхдүүд их ном уншдаг бас байдаг штэ тий. Тэгэхээр бас яг гэр бүлийн номын өдөр гэж болох ч байгааг сонссон. Гэр бүлийн номын өдөр маань хизээ болох чинь яг ямар зорилготой байна? Хүмүүс яаж оролцож болох вэ? За, жил болгоны 4 сарын 23-нд дэлхийн гэр бүлийн номын өдөр гэж болдог. Энийг анх 1975 онд нэгдсэн үндэсний байгууллагаас санаачлан зохион байгуулсан. Тэрнээс хойш дэлхийд даяараа 100 гаруй орн энэ өдрийг тэмдэглэн зохион байгуулдаг. Нобелийн шагналтанд хүүхдийн номын сангийн зүгээс энэ өдрөлгийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа. Энэ жил үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 сарын 15-нд хагасаа өдөр 1 цагаас зохион байгуулна. Энэ өдрөлгийн гол зорилго нь юу вэ гэхээр эцэг эхүүд хүүхдүүдтэйгээ ирээд өөрийнх нь хүүхэд ер нь ямар төвшөнд байгаа юм гэдгээ нэгдүгээрт мэдэж болно. Хоёрдугаарт өөрийнх нь хүүхэд үнэхээр ном уншихыг хүсээд байна уу, хүсэхгүй байна уу гэдгийг мэдэж авах юм. Гуравдугаарт хүүхэд маань ямар насанд те хүүхэд ном уншихыг хүсэж байгаа, ээж аав ч гэсэн ном уншуулахыг хүсэж байгаа. Гэхдээ ямар насанд нь ямар номыг яаж сонгож унших арга барилыг яг тэр болгон мэдэхгүй байгаа. Тэгэхээр хүүхдийн зохиолч нартайгаа хамтраад энэ өдрөлгийг зохион байгуулад хүүхдүүдийн насны онцлог тохирсон номнуудыг санал болгох юм байна. Тэн дээр мэдээж номнууд бэлэглэнэ, олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдана, тэмцээн уралдаанууд зохиогдно, тайзан дээр хүүхдүүд өөрснөө гарч ирээд тэр дор нь уншсан номнуудаа ярьж өгөөд ээж аавдаас өөрийгөө харуулах боломжтой. Ээж аавд маань ч гэсэн хүүхдээрээ бахархах бас боломжтой. Тэгээ олон сюрпризүүд, гоё бэлгөөд, богоонтой аялал, тий гарын бэлгэнөө, том байгууллагууд, ивент итгэж байгууллагуудын зөндөө олон бэлэг сюрпризүүд байгаа. Тэгэхээр та энэ өдөр хүүхдэд дагуулад үндэсний цэцэрлэгт ирээрээ, хүрээлэнд ирээрээ энэ өдөр зөндөө олон юмнуудыг таас мэдэж авъя шүү. За тэгэхээр үзэгчд маань 4 сарын 15-ны Бямб гарагт бас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүрэлцэн ирээрээ. Хэдэн цагаас вэ? 1 цагаас эхэлнэ. За 13 цагаас эхлэх юм байна. Тэгэхээр гэр бүлтэй бас цаг гаргах, хүүхдэд цаг гаргах, дээрээс нь хүүхдэд хөгжүүлэх юм боломжтой өдөр аана шүү дээ, тийм ээ. Тийм, ер нь минутыг цаг хугацааг 1 минут 2 минут ч гэж гололгүйгээр яаж үр дүнтэй ашиглаж болох юм байна. Гэр бүлээрээ яаж зугаатай хөгжилтэй байж номтой нөхөрлж болох юм байна гэдгийг л бас тийч харилцсан. Ярилцаж бие биенээсээ бас туршлага хоригдлуулах юм байна. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ирээдүйн Нобелийн шагналтуудыг бас түрүүн гаргаараа гэж хүсэж байна. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд бас сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцсонд баярлалаа. Тэгээ ээж аавдаа бас амжилт хүсье. За ингээд лайв ньюс мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн та бүхэн гэрэл гээтэй мэдээллүүдээ хүлээн авч зэрэг.